нэг амархан нэг гайхаж байна. Амархан сайн байцгаана уу? Эрхэм хүндэт эрдэмтэн багш нар, ажилчид, хайрт шавнар минь ээ. Амгалан оролцоож байна уу? Эрхэм хүндэт төрийн түвшээд зочид төлөөлөгчдөө. Их орондоо анхдагч болсон эрдэм хишгээ буцалтгүй түгээсэн эрдэмт багшийн ариун буянтай эрдмийн ундраа ууган цогцолбор. Ариун эрдмийн шанд атсан алдар цууцай манай сургууль амжилт бүтээлийн замд дагуулсан алдрын гараа эрдмийн ундраа. Хуур баяр гэрэл гийсэн миний сургууль, хөгжим дуу хуур авиасаар бялхсан миний сургууль амжилт бүтээлийн зам дагуулсан алдрын гараа эрдмийн ундраа. Эрдэм бэлгийн гэрэл цацарсан эрхмийн дэд эрдмийн орон мөнхөд гэрэлтэх оюуны наран өнөд дэлгэрэх эрдмийн ундраа. Анд нөхдийн ариун учирлаар алдраа насаа эргэн дурсан авиас бэлгийг хөгжөг шидтэй алтан хаалгатай эрдмийн ундраа. Эх орны ирээдүй ээж аавын маргааш эмээ өвөгийн залгамж эрхэм багш нарын хам бахархал нь эрдэм намын эзэд болсон энхийн шавнар минь. Ингээд хүрэлцэн ирсэн та бүхэндээ энэхүү баярт өдрийн халуун мэндийг өөд нь өргөн дэвшүүлье. 2019-оос 2020 оны хичээлийн шинэ жилийн баярын үйл ажиллагааг нээн үг хэмээн эрдмийн ундраа зохицолбор сургуулийн захирал Наранбаатар таныг энэхүү тайзнаа хүндэтгэн өрн залж байна. Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт их хурлын дарга Зандан шатар багш сургууль хүмүүжүүлэгчид, суралцагчид, эцэг эхчүүд, яам нийслэл дүүргийн өдөр дэх ажилтан хүрэлцэн ирсэн жожид та бүхэндээ эрдмийн баярын хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргье. Эрдмийн ундраа ахлах сургууль нь энэ хичээлийн жилд 35 бүлэг 1085 суралцагч, 88 багш ажилтнаа суралт хүмүүжлийн ажлаа эхлүүлэхэд бэлэн болсон байна. Эрдмийн ундраа ахлах сургууль нь 2019-оос 2020 оны хичээлийн жилд олд амжилтаар 4 жилүүд өнгөрсөн байна. Амжилт гаргасан багш сурагчдынхаа амжилтыг төвч дурдвал Баянгол дүүргийн мэргэжлийн аврах 5 багш, ур чадварын уралдаанд 1 багш дэд байр, тусгай байрын шагналыг 4 багш тус хүртлээ. Уран хэлхээ улсын уралдааны тэргүүн байр, бишгүр улсын уралдааны 3 дугаар байр, цэрэг спортын дүл тоглолтын дүүргийн авраг нийслэлд мөн 3 дугаар байранд тус орсон байна. Мөн Баянгол дүүргийн хэмжээнд зохион байгуулсан уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож Сагсан бөмбөгийн тэмцээнд 3 дугаар байр, найрал дууны тэмцээнд дэд байр, уран хөдөлгөөнд гимнастикийн тэмцээнд тэргүүн байрыг тус эзэллээ. Олон улсын ерөнхийлөгчийн нэрэмжит 100 хүн тэтгэлэгт 3 сурагт тэмцсэн суралцах хэрэг аваад байна. Спортын 4 төрлөөр 4 сурагч олон улсын хэмжээний мастер болсон амжилттай байна. Манай сургуулийн үеийн төгсөгчдөөс улсын их хурлын дарга Зандан шатар, улсын их хурлын гишүүн, уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Сумья Базар, Монгол улсын хөдөлмөрийн баатар Гавьяа Тамирчин, мэргэжлийн цомоо бүхийн 68 дахь авраг Давгд орж, нийслэлийн цэг даргын орлогч Бат Баясгалан, Монгол улсын Гавьяа Тамирчин, Бундмаа, Монгол улсын начин Сэрэлбүйтэй, Монгол улсын Гавьяат багш Гойшохов гэсэн зэрэг олон алдартнууд төрөн гарсан байна. Энэ хичээлийн жилд сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх арга зүй сэдэвт үндэсний сургалт явагдаж, хичээлийн жилийн бүтэц арга зүйн технологийн шинжилгээг хэрэгжүүлж, хүүхдийн бүрийн хөгжлийг дэмжснээр сургалтын чанарыг сайжруулах зорилго
зорилтыг амжилттай хэрэгжүүлж ажиллахыг сургууль хүмүүжүүлэгч багш та бүхнээсээ хүсэж байна. Та бүхний минь эрдмийн гэрэл зам дардан байж ирээдүйн оюунлаг хүчрхэг дэлхийн Монгол иргэн болохыг хүсэн өрөө эрдэм ухаан дүгэн дэлгэрч их орон минь хөгжин өгч болтугай. Баярлалаа. Захирлаа баярлалаа. Нийт хамтлагийнхаа өмнөөс амжилт хүсье. Эзэн Чингисээс дахин шүтэж ирсэн эрэлхэг Монголын минь ураа болсон төвшин сайхан ирээдүй үе төр төмний минь бахархал төрийн дулаан төрлөг нэмэн эгшиглүүлээ. За баярлалаа. Ингээд Эрдмийн ундраа зохицолбор ахлах сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочдоо танилцуулъя. Улсын их хурлын дарга Эрдмийн ундраа зохицолбор сургуулийн 1987 оны төгсөгч Занжштар. Баярлалаа. Багзунд боловсрал хариуцсан газрын дарга Нэм Очор. Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Отгон Чимэг. Барингол дүүргийн боловсролын хэдсийн дарга Гэрэл Тугаа. Монгол улсын гавьяат багш Гоншохөө болон албаны бусад хүмүүс оролцож байгааг та бүхэндээ дуудахад таатай байна. Ингээд тайзнаа Улсын их хурлын дарга Эрдмийн ундраа зохицолбор сургуулийн 1987 оны төгсөгч Занжштар таныг Эрдмийн ундраа сургуулийнхаа нийт хамт олонд хандан мэдлэгээ дэвшүүлний хэмээн тайзнаа хүндэтгэн урьж байна. За эрхэм хүндэт багш сургууль хүмүүжүүлэгчтэй. Энэ хичээлийн жилд Эрдэм номдоо шамдан суралцахаар хүрэлцэн ирсэн сурагч залуусаа. Энэ сургуулийн үеийн багш ажилтнуудаа, хүндэт зочдоо та бүхэндээ 2019-с 2020 оны хичээлийн шинэ жил Эрдмийн баярын мэндийг Улсын их хурлын нэрийн өмнөөс болон хувьяасаа өргөн дэвшүүлье. Сая би анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтээс хүрэлцэн ирлээ. Анагаахын их сургууль маань 77 жилийн байгаа тэмдэглэж байна. Хүн ардынхаа эрүүл мэндэд үнэхээр хувьтай үнэтэй хувь нэмэр оруулсан ийм сайхан сургууль 77 жилийн байгаа тэмдэглэж байна. Тэгээ тэндээс би шууд энэ 77 дугаар сургуультай хүрэлцэн ирсэндээ туйлын баяртай байна. Яагаад гэвэл энэ сургууль маань миний шилжилтийн насаа өнгөрөөсөн төрлөх төгссөн сургууль маань энэ сургуулийн мод бод хашаа цемент бүгд сэтгэлд нэг л татна байдаг. Орж ирээд өөрөө ирэхгүй одоо сурагч хүүхэд насны маань дэврүүн сайхан дурсамжууд гутаж дэвгэж бүгд нүдний танаа
дурлцсан өнгөрч байна. Дүрслэгдэн өнгөрч байна. 70 дугаар сургууль. Тэгээд 70 дугаар сургуулиар их бахарх тийм аа. Би 77 онд сургуульд орсон. 77 настай сургуульд орсон. 87 онд 70 дугаар сургуулийг төгссөн. Төгсөөд хойно зөвлөлт холбоо тусад тухайн үед сургуульд ороод их сургуульд ороод тухайн нархоо тэгээд Цэдэнбалын сургууль гээд. Тэгээд Цэдэнбал даргын өрөөнд амьдарч ирсэн өрөөнд орно гэдээ орсон. 77 номерын өрөөнд орсон. Би 34 нийлбэрийн 7 юм байна. Наснда 7 дугаар тойрогоос би улсын хурл сонгогдож ирсэн. Одоо ч гэсэн би 7 дугаар тойрогоос сонгогдсон улсын хурлын гишүүн. Тэгээ яагаад чи юм 7 бурхан харавдгүй гэдэг ардын хувьсгалын анхны 7 гэдэг энэ 77-гийн тоо 7-гийн тоо бол миний амьдралд юм салшгүй холбоотой юм сайхан түүхтэй тооны бэлэгдэлтэй байна. Тэгээ би энэ сургуулийнхаа эрдэмтэн багш нартаа би банк талархаж явдаг. Одоо энэ сургуулийн мод уртлын моднууд алга болцсон байна айдсан мэдэхгүй. Энэ бүх модыг бид нар тарьсан. Би энэ модуудыг тарьсандаа бахарч ийм өндөр ургацсан. Манай яагаад гэвэл манай ангийн багш 10 багш маань биологийн багш байсан. Тэгээ бид нар ийм гялгарууданд мод өрсдүүлээд гоошоогүй багшийн амьдардаг байсан. Энэ уртлын энэ нардаг талбайд энэ хонхорт ингэж мод өрсдүүлээд зонжоо өрсдүүлээд тэгээ ургуулад тэгээ тэрнийхээ юм жижигхэн өрсөлгээнүүдийг намар суулгаад энэ моднууд одоо юм том мод ургацсан байна. Манай гоошоогүй багш тогтцорн багш манай цэрэгжилтийн багш биднийг их дэгэлдэг байлаа. Дэглүүсний хүчинд бид нар өдий зэрэгтэй явж байна. Та нартай их баярлалаа дэглэжсэн. Хүүхд тосоо бид нар бас сахилгууд нь дэггүүд нь хороол шинэхэнж байсан бид хороолын дэнждэр өссөн хүүхдүүд энэ дэндээс сургуулиас цугларсан хүүхдүүд шинэ сургууль дөнгөж 80-аад онд энэ зөвлөлт толгойд улсын тухай Оросын тусламжаар шинэ байгуулагдаад тэгээ энэ дэндээс хүүхдүүд шилж цугларч байгаа. Тэгэхээр чи хүүхдүүд яаж дэвтэй байх вэ? Дүрсгүүд нь задлалт нь нүдэлт нь хэрэг тарина. Тэгээ одоо гоошоогүй багш тосрон цэрэгжилтийн багшаар дэглүүлнэ. Энэ талбай дээр мөн жолоодаа сунааж хөл тавьж алхуулж энэ хороолын уртлын урт төмөн юм гүр байсан. 10 км энийг тойруулж гөөж дугуугаар гүйлгэж биднүүдийг одоо их тэгэлдэг байжээ. Гэхдээ манай сургууль нэг том амжилт нь тухайн үед та нар бол одоо ордог болсон цэрэгжилтийн хичээл гэж байлаа. Биднүүд автомат бүг 24 секундэд задлана. Цэргийн жагсаалын бэлтгэлхийн турникэнд сунаа хөл тавьж алах нь одоо энэ хүндэглээ харуулж агсдаг штеп. Яг тэр алхаагаар бүгд алхах нь жагсаалын зэрэгийн тэгээ улсын хэмжээнд дүүлэг шонхор гэж тэмцээн болно. Тэнд манай сургууль дандаа дээгүүр төрүүлдэг байлаа. Тэгээ нэг жил бид нар ороод жагсаалаар манай энэ цагаан бэлэн өмсөж байгаа энэ 16 таад 30 таад гимнастик гэдэг байсан. Тэрүүгээр яг зэрэгийн одоо юу энэ хой солонгос зэргүүд аймаар хийж. За тэгээд тэрүүгээр нэгдүгээр байранд. За автомат задаргаа турниктэй ажиллагаа турникний сониал сон сэргийг 10 дарах энэ бүх тэмцээн бүгд ингээд сайн. За тэгээд 3 км үлээ 5 км-ийн кросс нь бүтэн зэвсэг хэрэгсэлтэйгээ гүйдэг. Тэгээд тэр нь жагсаал задаад манайхан бас 50 хүмээг татдаг байсан юм аа. Тэгээ шагналд барахгүй хоторчлоо. Тэгсэн чи бүх юмар бэлтгээ та нар ингээд төрүүлэх гэжснээс та нар энэс боллоо гэд. Тэгээ биднээс чи ирээд ингээд шахуурдаад суран бүсээр шахуурдаж хөөгөөд энэ гоошоогүй багш одоо энэ 10 км-ийн тойргийг чинь дугуугаар хөөгөөд биднээсийг тэгээ дараа жил бид тэргүүн байр эзэлж байсан. Биднээсийг тэгж шахаж шаардж ирсний хүчинд манай сумын авдар аврах юм сайн бүх болсон. Байкалов сумын авдар түрүү нэрийн дурдсангүй чөлөө төхийн дэлхийн мөнгөн медаль манай олон сайхан бие тамирын спортын олон амжилтууд төрж гарсан. Ийм сайхан түүхтэй сургуулаа. Ийм учраас энэ сургуулаараа та бүхнээр бахархаж байна. Та бүхэн маань сургуулийнхаа нэрийг өндөрт өргөж маш ихийг сурч мэдж эрс өөрчлөлтийг өөртөө байнга хийж хувийн зохион байгуулалтаа сайжруулж шинэ амжилтыг гаргаарай гэж авдна сурагч
та бүхнээс хүсэж байна. Хоёрдугаарт нь боловсролын тогтцоонд өөрчлөлт орж байна. Ер нь нийтдээ багшлах хуйгаас сурах уу гэдэг рүү шилжиж байна. Энэ зөвхөн ихтэй сургууль дээр биш 10 жилийн сургууль, ахлах сургууль та бүхэнд нэг хамаарна. Багш нар зөвхөн лекц хичээл уншаад асууж хариулаад байдаг биш. Хүүхдүүд өөрсдөө сурахын төлөө шамдаж суралцвал асар их боломж та бүхний өмнө байна. Одоо 12 настай хүүхэд Японд ийм нисдэг хонгоц зохион бүтээгээд модель загварын тэмцээнд төрүүлэхэд Google компани өндөр цалинтай ажилд авчихна. 12 настай хүүхэд. Одоо диплом шаардлагагүй болсон. Google, Amazon гэдэг, Google, Apple гэдэг том та бүхэн мэдэн шүү дээ, нууцмас өрдөг. Энэ том компаниуд диплом шаардахгүй багаасаа мэдсэн сурсан тэр ур чадварыг эрхэмлдэг болсон байна. Ийм учраас та бүхэн маань гар утсаараа тоглоом хэрэгтэй хэрэггүй мэдээлэл цуглуулахад биш, илүү гүнзгий мэдлэг мэдээллийг одоо сурж боловсрохтой ашигладаг болооч. Энэ интернет, хиймэл оюун ухаан энэ асар их боломжийг ашиглаач. Биднээс юу та нар чигийн боломж байсангүй. Та нар бол одоо миллионал шинэ мянганы хүмүүсээ. Шинэ мянганы хүмүүсүүд шинэ зорилт тавьж байна. Ийм учраас нийт сурагчдаас хувь хүн бүрдээ хувийн зохион байгуулалтаас сайжруулж эрс өөрчлөлт хийж гар утсан дээрээсээ татгалзаж интернет шинэ суралцууд суралцаж шинэ дэвшил гаргаж эргэжлэхэд ихтэй сургуульд хамгийн нэр хүндтэй ихтэй сургуулиудад гадаад дотоодын ихтэй сургуулиудад элсэн орж суралцахын үлзийтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. Баярлалаа. Та бүхэндээ эрүүлийн сайн сайхныг хүсээрэй. Энэ хичээлийн жилдээ сурлагын өндөр амжилтыг бүх сурагчдаас хүсээрэй. За баярлалаа. За ингээд тайснаа. Эрдмийн оноос хаан захирал Баатрийг хүндэтгэн урьж байна. За маань захирал маань үе үеийн шилдэг төгсөгчдийн нэг зандарчдаг гишүүндээ сургуулийнхаа дурсгалын зүйлийг гартуулах гэж байна. Энэ үлэмжийн чанар гэдэг сайхан бүтээлийг манай сургуулийн багш нар маань зандан шидэ даргадаа ингээд бүтээлээ гардуулъя гэж хүссэн юм аа. Энэ бүтээлийг зандан шидэ даргадаа гардуулаад эрүүлэг сайн сайхан бүхний өсөөрөө.